Сайн байна хүндэт телехарагшид танай анхааралда жигүүртэх хулгын манай ээлжэтэй дамжуулга. 2025 онд агууих бурят эрдэмтэн хилбшигэ эрдэмэ доктор профессор бурят аман зохиол болон уран зохиол шинжилэгчи Надежда Осиповна Шаракшиновага төрөөр 110 жыл өнгөрвө. Надежда Осиповна Шаракшинова хада бүхий Монгол тургата ардууде донда эгэт рушин ихнэр эрдэмтэн хилбшигэ эрдэмэ доктор профессор болона. Надежда Осиповна Шаракшинова хада 1915 оны сентябрийн 3-нд эрхүү мажин боохон аймагы боохон нютагта түрхэн намтартай. Тэрнээ авань хада Осип Иванович Шаракшинов Тыруида Казанин Зынтыгурне Шашны академийн хобин профессор байхан. Удань боохны койрдахангийн хургуулида багшаар хөдөлгөн байна. Арденга аман зохиол суглуулха, шинжилха, төрөл арденга ажвэдэл ёхозаншил тухай олон тийм шинжилгэнүүдийн урагшаанате багша мэргэжилтэн байхан гэшэ. Найман хылы мэдхэ байхан. Тимхэ баган хань өрөнгөө хибүүдие бахал на аман зохиол шинжилха, аман зохиол суглуулха, арденга түүх мэдхэ талаар хибүүдэ зөвөр хүмүүжүүлхэн байна. Надежда Осиповна Шаракшинова 15 нахтайда нютаганга дунду хургули дүүргээд боохнанга аймагта хургуулнуудаар өөрөө багшалж хэлхэн байна. Тэгээд улаан удахотошжа буряде гурне багшнарэ дэд хургуулдоржа 1937 онд энэ дэд хургуулия их амжилттайгаар төгсгөө. Хурж байхада ушо Монгол рабфаг гэд Монголын оюутатта ород хылы болон хоошо монгол хылы заадаг байхан гэшэ. Агуу их эсгэр хамгаалгын дайны үед Надежда Осиповна Шаракшинова нютага босожа боохны аймагта болон охийн аймагта ажила. 1942 онхоо 45 он болтор КПСС охийн райкомы секретарьяр хөдөлгөн байна. Тэгээд Ленинградта СССР эрдэмэ академийн зүүн зүгэ институтэ аспирантурада орж алдар суута монголш эрдэмтэн Козинда орхон байна. 1905 онд Усь ордын тойрогой бурядуде баатарлык үлгэр гэж нэртэй кандидатска диссертация амжилттайгаар хамгаала. Надежда Осиповна Шаракшинова хада 1940 онуде хуулбагаар 1950 онуудта гисэр гэж мане бурядарде үндхэн үлгэр гэшие хамгаалах хэрэгтэй өрөнгө хөвөтө оруулхан байна. Юнд бүхэдэ тэр үед гисэр гэхэн үлгэрээ зарим эрдэмтэн феодальна тийм утгатай үлгэр ард зоны ажбайдал харуулаагүй ард зоны эрхэсүлөөгээ тулуу гисэр үлгэрээ баатар гэш тэмсэнэгүй гэхэн үлдэв тийм юунуудыг гаргаж гэмзэм гаргаж гисэр гэшие шинжилж байхан эрдэмтэдия ажалхань болгож хасан байна гэш. Тимхэ Надежда Осиповна Шаракшинова гисэр үлгэрээ тулуу баха гэмтэн зэмтэн болоод ажалха гаргагдаж эрхүү хота зоожа ошахан байна. 1953 онд Надежда Осиповна Шаракшинова эрдэмэ их хурал дээр гисрээ хамгаалж элитхэл хэхдэ зохиолын жинхэнэ үндэгтэнэ шинжи шанрын хамгаалж эрдэмэ ертөмсөд бурят соёлын ёхтэй аварга гэж тодорхон аварга гэж тодорхойлоо. 1995 онд манай бурят улстай их өргөн дэлстэйгээр гисэр гэж манай үлгэрээ 1000 жил тэмдэглэгдэн байна. Энэ их баяр фестивале болох хэрэгтэй Надежда Осиповна бахал өрөнгөө тусхай тийм эрдэм шинжилгээ хобитор улааг шавда. Надежда Осиповна Шаракшинова 1951 онхоо эрхүүгээ гүрнээ их хургуулида ажиллаж хэлээ. Тимхэ аяар 2000 он болтор ажиллахда олон тоota оюутадые шавинрые булдыж гаргахан байна. Ганца бурят монгол оюутатта аман зохиол загабышы баха бүхий оюутатта орчия оюутатта арде аман зохиол болон тэгээд совет үеийн уран зохиол
ора дурун зохиол, буря дурун зохиол гыжы олон темхышелнуды захын гышы. Ихы оргольды худылжы байхыда жыл бұхынды шаху ойотатты хамта ырдымтытты хамта олон тоты экспедицинутты ябыжы буря дарадайынға амын зохиол соғылы олған бәйні. Тихде арады доонудыйы домык, туухыты домык, өлгірнудыйы, бағы хымжуры амын зохиол, шелхыда оньхыңугнудыйы, табыринудыйы, жорогнудыйы, хымыты олон тота бурядымны амын зохиолы жанрнудыйы соғылы олған бәйні. Минго йонзон жары йоңонда гысыр батырлык улигыр гыжы монография хывлуулхын. Минго йонзон далныгоне зум Сибирин дейді хорголнуде ырдым чынжылгын дунгуде узхылында хундылы грамотар шагнагдам бэйна. Надежда Осиповна Шаракшинова минго йонзон далын койронда улигер памятник бурятской духовной культуры гыжнырте докторы диссертация хамгала. Турыл Монгол ардоде эпическа амын зохиол, эпическа орын зохиол, оршын байдалда буряд үлгірнуды шынжылхы талар, зориологдың бурядуде батырлық эпическа поэзия гыжы монография минго йхынзон найын долоңында хыбылулхын бәйна. Ені монографиянға тулу Надежда Осиповна минго йхынзон ерің онда ирхим ырдымы ажыл еволхыны тулу эссері арады гігерлі гурне хороны болбысырлы болың ырдым уханы кудылмырикшыде хундылы грамотар шагнагдам бәйнігеші. Іні қойыр менға хорин таваңыны октябрь харайын қошы қошнығынды ырху қатыда ырхуға гурне ехі хорголида арады амын зохиолы юртымсы Моңғол тұрғытардоды туухын болын сойылы отқады гүхін нырте олыс хорындың ырдым шынжылғын хорыл ұңгырхын бәйні. Іні хорылхада Надежда Осиповна Шаракшиноваға тургор зоң арвын жылын ойда зорюлықта. Тус хорыл дәрі Надежда Осиповна Шаракшиноваға бұқы бішіғін монографинут номудын. Тегет олың тота ырдым шынжылхы уғылнут статьянудын ұзғылынды табекдағын байға. Іні хорылхада қойыр ұдыры қосанды ұңгырғын байына нүгіті ұдыры ырхугай гурне ехі хорголида ұңгырот қойрыты ұдыры Устерда тосқанда Устердағы ұндығытне номай сандері қақыды ұдыр ұңгырот тегет ұдығы қайша Устердағы ұндығытне музейді ұрғылжылықты. Тұс хорылда олын тоты үрдімтіт бақшаныр олын етін ажыл еволықшыт, гұрын тұрын ажыл еволықшыт қабадығын байқайым. Хорлен елті дәрі ырхуге гурне ехі хорголин ректор Александр Федорович Шмидт баға мындышылғын ұғылғыде Надежда Осиповна Шаракшиноваға олын тоты жылнуытты ырхуге гурне ехі хорголда ажылығын намтыр тұхайын тегет Надежда Осиповна Шаракшиноваға ырдым шынжылғы ажыл тұхай баға топшықынор хор жұғын бәйні. Устерда тойрығы засығы ғазырай одыртықшы Прокопьев Анатолий Валерьянович бағыл орынго мұндышылғыды Надежда Осиповна Шаракшиноваға хығын ажыл тұхай бағыл хорын бәйні. Тегет нейлті хорылдайрын Надежда Осиповнаға басығынен Ербаева Маргарита Александровна биологиян ырдымы доктор гыр бұлы тұхайға, үжі тұхайға Ижинге хыхын хырык ырдым шынжылхы ажыл тухай ихо хонерхалте элитхыл табихан байныгешы. Дыгдымыл хорыл дайры ырху хотады байдык Монголы консульствын юрункы консул Батсух ичин хорло Надежда Осиповна Шаракшинова тухай баха элитхыл табихан байна. Тимхе ныгдымыл хорыл дайры Надежда Осиповнағы ырдым шынжылхы намтыр гыр бұлы тұхайын, бішіғын ырдым шынжылхы номут тұхай, гіхіміті үлтхылнут табекда. Удығы қайшы халвыр хорылдан дәрі буряды амын зохиол болың Моңғол тұрғытны амын зохиол, орын зохиол да зориологдағын олын тоты хонерхылты үлтхылнут зыдылы. Қойырдығы ұдыру хорыл Устердады ұңгырғын бәйні, Устердағы үндігітіне номай санды бағыл қабадықшыт, бақшыныр, номай санғы ажылтың ырдымтыт, оғдыңғы хонерхылты үлтігінуды табия.
Тэгээд тэрүүдэр Устьярдагы ундыгыты музейді тосхе Надежда Осиповна зориологдыхын экспозицияны ектіхін бәйіні. Іні музей со тосхе тиімі Іні музей со тосхе экспозицияды. Іні музей со аныгы зал ғимго Надежда Осиповна зориологдыхын бәйіні. Іні зал со олын тота тима зуилнут бәйіні гешіні, ямыр зуилнут бұғыды. Надежда Осиповнағы гірте қырғылыдық бәйін қырғысылнут, тегет түрі ажлақы қыды қырғысылғын, печатны машинкінен бәйіні, столын бәйіні, тегет қарбышымылнудын бәйіні, номудын бәйіні, тегетлі түрі ең түрі гірсохи тема юңқымда баядылғы шейін түрі зандың баға хыргы жих им гутер музей залсо хымбен их ханерхалтай тема экспозиция хархымбен гешипте. Тос хорыл гешия ирхуге их хорголин бурят хылыбышыге тынким захён байгула. Ина тынким хада минга йонзон наи хонгонда некте хымбена бурят хылыбышыге тынким гыжы. Тегет минга йонзон наи хонгон хо муно болтро Іні тынхимы одыридакша хылыбышға ирдымы кандидат, доцент Елена Константиновна Шаракшинова. Тыр хорылды япхада биді ныгы хыды хорылды хымбайныпте. Мұно Елена Константиновна шагная. Елена Константиновна, іні мұно жылай хорылдықы хоржу өтті. Іні дұрнутты үрхуғы көріне ехі орғолды. Ехі дүмбірілді хендір базуэні. Зум Надежда Осиповна Шаракшинова, гумханы доктор, профессор. Ирхуге горны их зулда тавят жыл сохудылы. Инхуне зум арван жылы байда ташрам долым их конференция, научная конференция. Олжевена хайр дуре хуксаса волха. Турушин удыр мане ирхуге институт филологии иностранных языков, медиа, коммуникации и института. Пакшынар соғылырғын хан хаулың үрдім тірері, олаң үдіғі, Якутска, Монгол ғо. Йонды бұқыды бұын Надежда Осиповна мнахада ихы мүдейжі үрдімтін. Үлдіп гүлін үдер ябыжы на бурядынға амын зұхел тұқай хоуры жуғдық. Тімнейшін жыл хым байнып шоу. Іні конференция мнахада Надежда Осиповнаға нахан соғы хыжы ебін ажылыйын харол хыгығын зарюғытай. Надежда Осиповнаға шабиныр ерек бәйні, хамты худуғын худудын, коллегінер олдын бәйні. Тегет тұруши мұдырхыда. Устярда можын, устярда тойрығы администрациян тұрулықшы Анатолий Андреевич Прокопьев ержі на конференции дохабадық шыды мүндішілгін бәйні. Мане их сролин ректор Александр Федорович Шмидт, доктор химических наук, профессор Бахылбайға. Ині Монголе генеральный консул и Чунхорло ержі баха ині конференцияда мне хабадығын бәйін олдар. Хамты күділғын нұхудын Надежда Осиповна тұқа ехіл хәйнар қылыжы. Ямыр емі ұғын қаты, захет замты, арытында болтынды тұғылжы, хұрғажы залу хұрғыйы ябығын тұқайын байығын конференцияда хабадығын зонут хор жүк олдар. Надежда Осиповна қада боқын етіг хағар болтай. Мәңгі еғінзің арғын тауыңында боқынды тұрығын. Тереді хәрлі хұрғулия дұрыбет. Бағын ағынға ажыл хышықылғын енді бұқыды бол. Исігін баға байқатын наға барғын. Ижин Евдокия Васильевна Дүйдені одын болғажы, қарғайдың аружы. Хұрғулеген сашын ұзылығы жиқыл орылды тұқым байғалды. Тегет менгі еғінзің ұшадым тегі
Надежда Осиповна улан-удын буряды акшнара их хургулы дургет, литературный факультет, социальный факультет, терени дургет. Орынгой не только дайны уйдыржа райком партии до худулхм, бохне, ахын районы райком партии до секретаря худулхм бан. Дайны танга хай дурет лвехада Саша Хурхана те ирмузуте хунхада Ленинграде Зунзуга институте аспирантура орот тенде ихыл мыдеже монгол шулдар монгол ирдымтные инженерным хунудер худулхм тене научный руководитель хада хозиных же академий поехал тырымне хада им сокровенные сказания монголов греши перевод хумба хамтуда тендебехам худулхм Владимирцев, потом Алексеев, ты их доктор Нудар профессор Нудар хамты худлот, менго йодун душу йогум онда бушхым ажла дургыжы, тамим онда кандидатская диссертация хамагалхым байна. Теге түрне хулдар улан уды иржы институт түрі үйдішіне бүкіні егіж бәға Бурятский комплексный научно-исследовательский институт тенді қойыр жылы тұршысы худлот, одан ше болунгой түрі үйді ехылы мана үліті үлігір гісірге шымны қада арды үлігір бұшы харин түрі феодально, но это хэби хамгал жбehen юм үлгереше же тэр үйдө их дискуссия болгон байгал да тиге терене када шинжилхэн зануды инде худул харгуй бэхэн тэгже бултын ажлхан гаргахын Надежда Осиповна ю ирхуhe по приглашению ирет тавинегэн он хо ихилже ирхуге их соголды худул жихилхындага ирет гарамон болтырлатыр ирхугенге их соголды худло тэгээд хыдын олон студент нуды шабинер нуды булды хургулин бакшнар нуды болха ирдымтыт ина буряде ирдым ухане шинжилген институтта олон мане ирхудургын выпускник художа их нырыс алтай болхом тедене дундахада Тарас Максимович Тарасов, Максимович Михайлов Гжбайна, Михаил Анакевич Тулов Гжбайна, Василий Царевич Найдахов, тедем нахадаху мы даже тем тигедла тыры занудар художа, теде занудая хумужужа, ота харган даргажа ирдме хартедла гаргажа тедне их ажыл бутеем байну да мона залу хург хвалага тыры юнуден толховлага ихл алон хунудлы улан мунде худылжы байну да Лариса Батальевна Бадмаева, Людмила Владимировна Шулунова худылгымдага, Сысып Гылыковна Сорова же пединститут худылгым улан уден их гурне их хургольда муно худылжы байхын зануде тонда Лариса Цымжитовна Халхарова худылгым их мудеже Мусулгылгылкшы юнуде ТВ, радио, телевидением, авторская программа Т, мане бахал ина Надежда Осиповна да уран кумбайнушек да. Теднедон да баха мне хахада байыр бадмаринчины уже хыдын жыл сохудылгым. Бурят хылбышыге тынкиме би болха талар ины ажылге шие бахал Надежда Осиповна Шаракшинова нинтуруңла бутейхим бенхимда тимхе Надежда Осиповнага би болгон кафедра муно болтура жылыжбен ины кафедрада тавын бакшыныр худылна тигет биде баха кафедрын гышутте хорулдым бенепте. Татьяна Бароевна Тагарова хылбышыга ирдыме доктор, профессор шагная. Татьяна Бароевна хойрудыр Надежда Осиповна Шаракшинова газон арвын жылы ойдзарылтын хорулын гыржбенеге шапта тигет алон тота анирхылта елтхылну тавиктына. Татьяна Бароевна та Надежда Осиповна те нэг кафедрда худулгын бен хэмтда тигет таны ханан сотны хэмгүй ямар байгаа гэж Надежда Осиповна ажил дээрээ хүн зангаараа нэг тухайн баханы гэдэг өгөхөл шүгүйтэй.
Өнөө их хоньхолтой их хонин дэмбэрнүүтэй өдрнүүд болж байна. Энэ их оя хэмжээгээ болгон өнгөргөдөж дахин бид Надежда Осиповнага дөрөйе байх байдлын улта хананда бий болгож хадус соо малтаж гаргаж хөөрөмдөж байна гэж хэлдэг. Ямар их ажил хэн байгаа гэж эгэ түрүүшин буряд ихнэр доктор наук болон байх юм да. Тэгэхдээ би хаяа ажалдарч байгаа. Түрүүн залуугаар лаборантаар орж байхад мне Надежда Осиповна Шаракшинова гэлтэр тэнхмээ өндөө хооры тавигшдаг нэг байгаа. Тэр үед эрхтэр наашрат наа ирж тоглоахан манай бүрээд хөлбөшгөө тахаваа кафедр байгуулах гэж оролдоогоо их гаргадаг юм байна. Тэгээд Надежда Осиповна Шаракшинова их даруу замтайхан бие бариндя тэгээд хүний хайрлуудаг хүндүмөөш хүн баян гэж мөн ханагдана. Яхал гэртэн хэдэн дахин ороход өмнө их хамттай гоёхноор печенье барин делдаг байгаа. Тэгээд ямар дамттай өдөр бүр байдаггүй юмнууд байх юм. Тэгээд гайхад мэдээштэй ирэхэд хүндүмөхөр юм тавих юмтай гэж заадаг байгаа. Тэс юрын ажил байдууд баха их хургаал өгдөг байна. Тэгээд та оюутнын байна. Би хүчин зүүнүүдэн лекцээ чамнан байна. Тэгээд их сүлөөтэйгөр ямар сараа харангүйгээр их мэдстэй хоньрхолтой лекцэждэг байгаа. Сэжэр бүгдэр бүрээд орж аман захиун дэвмэдэд хөөрж байх. Тэгээд хаяа жолдоротэр датаж ядаж байхад дутлоод ирээд үгүй юм ялбэд ямар манстааж хүдэг юм ханхад их сэтгэл хөдлөг юм байна. Яг зонжулдан явцабдя их хой бага хэмжээгээ болон ютгын оч тэндэн үзэмжэ гой үзэсгэн болон байна. Надежда Осиповнага захиохи харвайдан замдан зүрхүүдэн баг хурал болон байна. Тэгээд цаашдаа багал дахин ийм хурал захиотох имхит хэвдэх юм бодож найднавч. Тэгээд энэ хурлаа дүүргэдэг хүндэмтрөө бүхий нийтлүүдэд сонгуулаад ном болгож гаргах хүсэлтэй. Тэгээд Надежда Осиповнага дүүргэх маанту нахны жишээ болох хамт. Надежда Осиповна Шаракшинова хэдэн олон жилнуудын Монголхоо ирж хурдаг байхын оюутадыя кураторын байхын тэгээд энэ дипломна ажлын баха удирдах явхан гэш тимхэ олон тоota орд хөвнө багшнаар нэмүнө Монголда хөдөлж байхын орд хөвнө багшнаар Надежда Осиповнада хурхан байна. Тэднэ тода мөнө дээрэ Монголын гүрнэ боловсрлы их хургуульда ажиллаж байхын хөлбөшгөө эрдэмэ доктор профессор Самбогийн хөвсгөл болно. Хөвсгөл багш баха өрөнгөө багш тухай игэж хөрхөн байна. Би Надежда Осиповна Шаракшиновагийн олон мянган шанарын нэг өгөөрэй маш их бахархдаг. Би 1976 онд Ирхүүгийн их сургуулийн бэлтгэл ангид ороод 77 онд одоо Ирхүүгийн их сургуулийн Марсны филологи факультетийн 1-р курст орж исэн. Тэгээд биднийг тэнд байхад бол одоо ангийн куратор багш гэж байдаг. Гэхдээ тийм их дотн биш. Харин хамгийн дотн байсан хүн бол одоо Надежда Осиповна Шаракшинова багш байсан. Монгол оюутнуудыг халамжилдаг. Биднийг одоо даарч өгнө, хурч өгнө, идэж ууж чадж өгнө, сургууль хичээлээ хийж амжиж өгнө гэж үргэлж одоо халамж тавьдаг байсан. Тэгээд машингаа бас одоо цай хоолой маш хүртсэн сандаг юм. Бас нэг чухал юм нь би одоо нэг удаа нөгөө Ирхүү их мөстэй байдаг өсөх үедээ үл тэгээд халтарч унаад тэгээд 4-5 хоног толгоо өвдөд би санаанд найздаа би ингээд дараа ихтгэр ангийн курсын хүүхдэд байхад толгоо өвдөд ингээд би найцсан бай гэсэн чи таригч үлдсэн гэж байна. Үгүй тийм би одоо яагаад өмнө ерөөсөө тийм тохиолдол өгсөн чинь чи Шаракшинова багштай орчинд хилээд үзтээ. Тэгээ хэлсэн чи барьж өгөөд ингээд так сайхан идгээжсэн гарын урттай хүн байсан шүү.
бас нэг чухал юм бол одооний миний бас судалгааны ажлын одоо үндсэн тавигдсан байх ч гэдэг юм аа нөгөө багш тийм нөгөө сонгоны хичээлүүд өгдөг байсан. Одоо спец курс. Тэгээд тэр нь Монголовидын нэртэй. Тэгээд тэндээ ингээд бид нар 7 хоногт нэг удаа ороод ингээд одоо гисрийн тухай, жангарын тухай ярьдаг. Тэгээд би тэнд нэг одоо илтгэл сэдв өгөөд би тэр үед илтгэл бас биш юм аа. Дараагийн хичээлээр одоо ямар семинар авах юм бэ? Тэгсэн чинь Монголын нус товчны эмэгтэйчүүдийн дөрөв сэдв авсан. Тэгээд маш хурдан 7 хоног өнгөрөөд дараагийнх нь болсон чинь би бэлдэж амжаагүй. Тэгэнгүүтээ нэг одоо нөгөө дээр үеэр дэвтэр байсан шүү дээ опшн дотраад тэрний нэг одоо ингээд хуудсан дээр 10 ургуулж ахыг бичээд авч ирсэн. Тэгээд тэрийг авсан чинь энэ сонирхолтой сэдв байж одоо энийг ингээд хөгжүүлэх өргөжлүүлэх хэрэгтэй гэдэг. Тэгээд тэрийг мөрөжлүүлээс үлдээ 5 6 нүүр одоо ийм А4-ийн тийм ээ хэмжээтэй илтгэл болоо. Тэгээд тэр илтгэлийг би эх хүн оюутан багтаа одоо бодоход их сургуулийн хуралдаа, дараа нь одоо Хөрхөн хотын оюутнуудын хуралдаа, дараа нь мужийн оюутнуудын хуралдаар ингэж тавьчихсан. Тэрийг одоо орсон мужаар орчуулад Монголд очиод бас сайжруулад, боловсруулад одоо шилжүүлэн активын хэлцэх хөрөгийн сэтгүүлд тавьчихсан. Энэ мэдээр одоо эрдэнэ судлалын ажлын одоо дадлагыг олгож ирсэн гэж боддог. Энэ бол их чухал зүйл байж. Өчигдөр бас эдгээр ярьжсэн одоо тэр нэг борьяд судлалын тийм ээ одоо спец курс ажилладаг гэсэн. Тэр миний тэр Монголовидын гэдэг спец курс бол хэрэг болсон гэж боддог. Тэгээд төгсөлтийн дипломын ажлыг бас багш нар удирдсан. Тэгээд Монгол оюутнууд болон тэр үед чинь бараг бүгд бичдэг байсан юм хаа диплом. Одоо бол гоё болчихно шүү дээ. Тэгээд тэр одоо дипломын ажлыг бичгэд би бас орчин үеийн уран зохиолоор хийгээд төдөөгаа нүүдэл суудан алдартай арманыг авсан. Тэгэхээр багш бас өдөртөө чиглүүлээ. Тэгээд тэр нь бас дараа нь хэрэг болсон л доо. Би одоо тэгээд зүйлд нь орчин үеийн Монголын жүжигний зохиолын сэдвүүд хамгаалж юугаа кандидат хамгаалж ирсэн. За бас нэг дурсамж бас байна. Өчигдөр би бас санаа авч бодож ирсэн юм тэр нөгөө өчигдөр олон хүн дурсан фольклорны практик удирддаг байсан тийм ээ. Тэгээд тэрэнд бас гоё юм. Бид нарыг фольклорны практика 1-р курсын одоо дараа болох байсан чинь Монгол оюутнуудыг явуулахгүй гэдэг. Одоо бид нар ч Орос хэлэндээ бас тийм сайн биш байхгүй. Тэгсэн чинь багш хөөцөлтөд бид нарыг та нар би удирдана. Та нар ингээ Монголд очиод нэг 5-ын дэвтэр опшн дэвтрээ гэдэг зузаан байсан шүү дээ 96 оц. Тэрийг ингээд дүүртэл одоо хөдөөний ч юм уу одоо хотын настарчуд бас ингээд ямар ч төрлөөр хамаагүй аман зохиол бичүүд яриулаад бичээд тэмдэглээд иргээ тэгээ болж ирсэн. Тэгээд тэр опшн дэвтрээ дуусаач дүүрэж байдаг. Ихтэй л жигэл юм чиж өгчээсэн. Энэ мэдээ тэгээ бидэрт бас болоогүй тэр нөгөө фольклорын практикийг мөнгөний олчих байдаг. Нэг сурагчид 10 хэдэн өрөө бүлэдэр байсан. Тухайд бас хэрэгтэй байсан баг. Гэх мэтэр ингээд маш халуун анхаарал тавьдаг асуудлыг зөв эвтэйхэн шийдэх вэ гэж их одоо бас санаачдаг юм хүн байсан. Тэгээд одоо хэрэг тухайн үед ийм сайхан багшийн хоолой дараа нь тэмдэглэх нь өөрөө эрдэмтэн бол гэж мэдсэн бол зураг хөргөө олон удаа ахуулах байсан. Бас тийм цөөх юм билээ. Ингээд багшийнхаа одоо 110 жилийн хойно баяр дээрээ туралд оролцоод ингээд одоо явж байгаадаа маш их баяртай бид өөрийнхөө шавнырыг дагуулж ирсэн. Минийш профессоргийн ди түүний одоо бямсрын бүжин лам гэдэг докторат ирсэн. Ингээд багшийн маань одоо эрдэм судлалын ажил бол 4 төвөндөө үргэлжилж байна. Бидний баярлалаа. Игже хоёр өдрийн хугацаанд Надежда Осиповна Шаракшиновада зориулсан хурал их өргөн дэлстэй өнгөрсөн байна. Надежда Осиповна Шаракшинова хэн байгаа гэшib ямар гавьяатэй гэшib ямар ажалнууды бишхэн бэ муносагтан аман зохиол уран зохиол шинжилгээ талха хараад усхдымне Надежда Осиповна Шаракшиновага ажалнуудын тема фундаментальны ажалнууд болоод байна хэмда тимхэ ххэн хэргийн эрдэм шинжилгээ ажилда оруулсан ховитын хада монодере зувор сэгнэгдэж тэрнээ олон шавинарын багшинга нэр дээр үргэж бахал эрдэм шинжилгээ ажил гэшие үргэлжлүүлж явна. Монодеремне дамжуулгахада Надежда Осиповна Шаракшиновада зориулгада. Тимхэ мане дамжуулга харжвэ гарагте энегэр дамжуулгая төгсгийе дахин узатра баярте.